안녕. За ч явах. Би одоо өнөөдөр Single Inferno 5-ын эпизод 5 6 7 дугаар анги орсон. Эпизод 5 6 7 орсон. Тэгээд тэрний талаар ярих гэж зогсож байна. Тэгээд дээрэс нь TikTok дээрээс харсан хэдэн мэдээлэл бас хуваалцъя гэж бодож байна. Тэг би жоохон тухгүй харагдаж магадгүй. Угаасаа жоохон тухгүй байна. Ягаад гэвэл зогсоогоороо бичлэг хийж ин би. Суугаагаараа бичлэг хийх гэсэн чинь ямар ч байрлал олж чадсангүй. Тэгээ энэ дээрээс бас ингээд манай ханы гэрэл хөдөлдөг болохоор гэрлээ хөдөлгөөд ингээд айгүй айтайхан харагдаж байгаа. За одоо ингээд гол ярианд орё заа. За нэгдүгээр миний TikTok-оос олсон зүйл гэх юм бол юу байсан? Спойлер олсон. Тэр нь юу вэ гэх юм бол хамгийн анх цацагдсан Netflix-ээс цацагдсан трейлерээс олсон зүйлүүд. Би ч болоогүй л дээ. TikTok дээр хүмүүс олоод тавьсан юмсан тэрийг би харсан. За эхнийх нь юу вэ гэх юм бол нөгөө нэг алдартай, хүнжилтэй нэг хэсэг гардаг штэ. Хамгийн тэр та хэд одоо Netflix руу ороод үзэх юм бол хамгийн ихэнд тэр бичлэг байгаа заяа. Тэр нь ингээд хүнжилтэй залуу нь ингэж хэлдэг байхгүй юу? Би ингээд хамт унтлаа гэд. Би ингээд хамт унтлаа. Тэг ингээд камерт болохоор жоохон хэцүү юм аа гэл үнийг тийм камерт болохоор нэг тийм эвгүй байна гэл үнийг тиймэрхүү юм ярьснаа. Fact is place гэж англиар хэлсэн заяа. Тэнгүүд тэр угаасаа хоолой солонгосоор ярьж байхад би хин гэдгийг мэдгүйсэн байхгүй. Англиар хэлэнгүүт нь угаасаа сонон. Сонон гэж бодсон заяа. Тэнгүүдлээ тэрнтэй холбоотой бас нэг зүйл нь Single-ийн зөвхөн амны нэгсэн гардаг заяа. Гэхдээ ингээ хараад угаасаа таньж байгаа штэ. Тэр хэсэг дээрээ тэр хоёр угаасаа нэг орон дээр унтсан болохоор гэж ярьж байгаа байхгүй. Тэнгүүд Single хийж сонирхож байгаа нэгдүгээрт Минжи хоёрдугаарт Минасу байгаа штэ. Тэнгүүд ингээд хооронд нь холбоод бодохоор миний бодлоор сая 7 дугаар анги дуусахтаа нөгөө нэг Paradise явах гээд уссан штэ. Тэгэхэд Paradise явахдаа Минасу болон Сонун хоёр явах юм шиг байна гэж би бодсон. Сонунд бол өөр хамт нэг хүнжилт орж унтах ямар ч харилцаатай, ямар ч хоорондоо холбоо тогтоосон эмэгтэй байхгүй. Минасугаас өөр. Тэнгүүд Сонун болон Single хоёртой хоёулантай холбогдохоор эмэгтэй Минасу Пакки 없어. гэж. Энийг бол би тэгтээ өөрөө бодсон шүү. Энэ TikTok дээр байгаагаа зүгээр яг тэр бичлэгнүүд нь яваад байсан юм бэ гэдгийг. За дараагийн спойлер болохоор нь штэ. Сүбин болон хоёулаа цаашаа харцсан гэд хагас царайг гарсан байсан заяа хоёулаа. Сүбин бол угаасаа танигдчихж байгаа. Тэр зурган дээр бол Сүбин болон Хэсон хоёр Paradise дээр хамт байсан. Усан сан дотор. Wait a minute. Who are you? Сүбин дээр гараа суудсан. Хэсон болохоор усан дотроо зогсож байсан заяа. Тиймээс маха бисээ сүлд харсан. Тийм болохоор долоо дээр Сүбин болон хин хоёр явах юм шиг байна гэж бодсон. Долоо дээр гэхдээ энэ Деважин чинь хэдээрээ ч ийм үйлдэл болж магадгүй шүү дээ. Заавалчгүй энэ удаад биш. Энэ удаад ингэж өөр хүмүүстэй явчаа. Тэрний дараагийн дахиад Деважин явал дээр энэ үйл явдал болж магадгүй гэж бодоод байгаа байхгүй. Тэнгүүд Сүбин Хэсон хоёр ямар ч хэлсэн хамт Paradise явна. За ийм хоёрт гэж ер нь л ийм спойлерууд олсон байгаа. TikTok ячаар. TikTok дээр хүмүүс ч угаасаа ямар амар хэлээ. За тэгээд дараагийнхаа нь болохоор миний олсон мэдээлэл гэх юм бол өмнөх эпизод дээр орсон хүмүүс нөгөө нэг мис угаасаа орсон хүмүүс шүү дээ. Тэд нэр болон энэ дугаар дээр орсон Минасу болон Куин эднэр хоорондоо бие бинийгаа ер нь л таньдаг харж исэн хүмүүс юм байна лээ. Тэнгүүд Минасу ч уус энэ мэдээлэл амар их явсан да. Минасу ч Miss of the Earth тэмцээний хамгийн анхны солонгосын ялагч байсан. Хэрвээ таад мдэггүйсэн бол тийм хүн байсан. Тэгээд угаасаа
тэрэн дээр яг модель энтер гэдгийг хэлээгүй шүү дээ. Мэргэжлийн танилцуулга дээрээ угаасаа бүх модель гэхээр та харч ямар сонирхолтой. Тийм болохоор шал өөр мэргэжил хэлээд оюутан гэдгээ бас хэлсэн байх гэж би бодож байгаа. Тэрнээсээ ер нь бол маш том модель хүн бэлээ, мисс хүн бэлээ. Тэгээд тэр нэг зураг авалтан дээр угаасаа амар туршлагатай байсан шүү дээ. Тийм учраас мисс of the earth учраас туршлагатай байхаас өөр аргагүй. Ер нь тийм хүн болохоороош тийм юм уу ийм амар дураараа байгаа юм болов уу гэж би бас бодсон. Одоо жоохон Минасогийн талаар жоохон яриа заяа. Минасо ер нь юу болсон бэ гэдэг талаар яриа заяа. За Минасог ярахаас өмнө эхлээд энэ дээр бичсэн байгаа бүх юмудаа ярьж заяа. Эхлээд шинээр ирсэн хоёр хүний яриа заяа. Надад шинээр ирсэн хоёр хүний залуу нь бол угаасаа би ингээд анх мэргэжлийн хараагүй байхдаа бодоход харах царай нэг тийм жүжигчин vibe өгöd байсан заяа. Тэгээд эмэгтэй нь болохоор нэг тийм нэг idol, нэг юм тийм нэг охтын хамтлагийн дуучин юм шиг тийм нэг юу өгöd байсан. Vibe өгöd байсан. Тэр хоёр хоёулаа. Эмэгтэй нь бол хөөрхөн эмэгтэйсэн, царайлаг, хөөрхөн эмэгтэйсэн, амар том нүдтэй. Тэгэнгүүт залуу нь ч гэсэн амар царайлаг залуу байсан. Тэгтээ надад нэг эрэгтэй хүн давхраатай хахаар нэг сонин санагдаад байсан юм. Sorry, давхраатай залуутад үзчихвэл. Гэтэ тэр залуу жоохон их тийм гоё эрэгтэйлэг биш байсан гэх юм уу? Надад миний хувьд бол миний бодлоор надад тэг санагцсан. Тэгээд хоёр шинэ хүн маань орж ирээд хоёр хүн авч яваад Paradise явсан. Тэгтээ зүгээр хамт хоолнд ороод тарсан. Өөр нэг сүртэй болоогүй. Хоёр хүн авч явсан болохоор. Тэгээд шинэ хүмүүсийн ер нь бол тэр нэг хоорондоо ярилцсан юуг нь үзэхэд бол Queen болон ихэн хоёр тэр шинэ залуу хоёр хоорондоо жоохон жан байсан. Гэтэ амар сонио. Тухайн үедээ Paradise дээрээ байхдаа амар сүртэй ингээд би бараг хайрын харцаар хараад амар сүртэй хоорондоо ярилцаал би нэр амар бараг мэдрээд байгаа юм шиг тэгэж ярилцажсэн аа. Арал дээр ирэнгүүтлээ ерөөсө хоорондоо ярилцаагүй. Дандаа өөр хүмүүстэй ярилцаараа тарсан. Залуу ч гэсэн ерөөсө Queen-аар очиж хоёул ярилцъя гэж хэлээгүй. Тэг ингээд өөр хүмүүстэй ярихтаа болохоор Queen бол зүгээр явтай л байсан гэж ярьсан. Тэнгүүтээ энэ нөгөө ээжэнийг бас авч явсан шүү дээ. Ээжэнийг болохоор яг миний сонирхол байна гэж хэлснээ. Queen тал бол ээжэнтэй ярилцсанаас илүү ярилцсан шүү дээ. Нэг тийм холбоотой. Тэгсэн хэрнээ хүмүүс болохоор Queen бол явтай л гэж ярьсан зөв амар сонио. Би бол тэр хоёрыг ирээд жогрох байх гэж болно бодож ирсэн. Тэгтэл хоорондоо ямар ч жогролт болоогүй. Тэгээд шинэ эмэгтэйгийн хувьд бол одоохондоо ямар сонирхолгүй байгаа. Ер нь бол гэхдээ жилийн л single inferno дээр шинэ хүмүүс орж ирэхдээ л нэг сүртэй орж ирээд тэгээл ундаг да. Ер нь орж ирэл шүү дарагддаг. Уусаа орж ирээд нэг хүмүүс таалаад идэггүй сонио. Надад нэг тэг санагдаад байт юм аа. Шинэ хүмүүс бол ямар ч аврал авахгүй юм шиг санагдаад байдаг. Ямар ч гоё хүн байсан. Утасны багтаамж дүрлээ. За. Микасалтай байна. Зэвэн дээр зогслоо. 2000 years later. Шинэ хүн бол ер нь бол нэг сонирхолтой байгаагүй. Яг хөө тэгсгээл өнгөрсөн. Дараагийн эпизод 5 6 7 дээр гарсан хамгийн халуухан зүйл гэвэл хоёр тэмцээн болсон шүү дээ. Тэрний нэг нь бол маш халуухан байсан. Та нарын бодож байгаа. Бөмбөг булаацалтах тэмцээн байсан. Тийм ээ. Тэрэн дээр л залуучууд үнэхээр алдсан. Үнэхээр бүр ингэ чин сэтгэлээсээ хоорондоо бараг зодтолцсон. Нэг багалзуурдаад мих зэх хийгээд байсан. Бүхий мих хийсэн. Тийм нэг өөр ингэ спортын михүүд хийгээд байсан. Амар ясаа надад л ямар амар үдэлцсэн юм бэ ихнээсээ гэж утсан. Тэгээ ирчүүд болохоор угаасаа тэгсэн л угаасаа бүх ирчүүд л ер нь ингээд авч явмаар
хамт хоол идмээр байсан эмэгтэй сонирхож байгаа эмэгтэйчүүдтэй байсан болохоор ер нь бол хамаг хүчээр үзэлцсэн байх гэж бодож байна. Тэрнээр бол угаасаа ялах нь хоёр хүн нь миний хувьд л ойлгомжтойсэн. Сингэл Хёнуу хоёр. Хёнууг бол угаасаа ялна гэж би бол бодчихсон. Хёнуу л ихтэй амар байсан. Зүгээр эренгүүд нь зүгээр ингээд түлхэнгүүд нөгөөдөл нь уучаадсэн. Яаж яг тэрний амар халтаргаатай байсан гэсэн. Газрын гэж тэр усан дотор явхаар амар халтаргаатай байна гэдгээд байсан. Тэгээ бүр яна биччихүү дээ гэж би бас бодсон. Үнэхээр бүр чин сэтгэлээс амар үзэлцээд ахарна. Гэтэ үзэгчнэр бидний хувьд бол үнэхэрийн гайхалтай тэмцээн болж өндөрлсөн байгаа. Тэг Хёнуу ч гэсэндээ нэг тийм зүгээр нэг чимээгүй тийм залуу биш амар овсгоотой. Тэр сүүлч гэсэн туг булаацалтахтаа ч гэсэндээ тэр нэг хажуугийн юм дээр ингэж гүйж гарч очиж тугаа аваад исэн шүү дээ. 2 удаа ерөн тэгсэн шүү дээ. Сүүлд нэг аврах шалгаруулах дээр ч гэсэндээ тэгэж авсан. Амар сэргэлэн ах юм залуу юм байна да. Насыг мэдгүй байгаас дийдүүлээ. Ерөөсөө дэваж яваг болохоор ер нь амар сэргэлэн залуу юм байна да гэж бодсон. Өрсөлдөөнч тэр өмнөх зураг ахуулдаг дээр ч гэсэндээ бас тэгсэн шүү дээ. Яг би ийм поз аммаар исэн энэ тэргээд хойлоод инкүүд ихгүй гэд тэгэхээр ч гэсэндээ амар санаачлахтай байсан. Тэгээд тэмцээн бол үнэхээр hot sexy болж өндөрлсөн. Бүх залуучууд бүр амар гоё харагдчихсан. Хёнуу бүр тасархаа харагдчихсан. Амар халуухан байсан. Сингэл үсээ ингээ доошо буулгачаал уснаас гарч ирэл. Манай нэг уснаас гарч ирдэг яах шиг. Яах вэ? Тэр ах шиг гэл үсээ ингээл. Яаж яхад үснэ ингээ доошо бууцсан. Үснэ ингээ бүх үснэ ингээ норцсон. Тэгэл уснаас гарч ирэл ингээл. Амар царайлаг харагдчихсан бас. Сингэл бол угаасаа хинч мархааргүй царайлаг залуу шүү дээ. Тэгээд тэр хоёр бол тэмцээний ялагч бол тэгээд угаасаа ойлгомжтой байсан. Тэр хоёрын хэнийг авч явах нь гэсэндээ ер нь ойлгомжтой байсан. Тэгээд тэр тэмцээний дараа миний бас надад амар хөөрхөн санагдсан зүйл гэх юм бол Хёнуугийн Куинтай хамт ярилцж байхдаа гаргажсэн нэг тийм нэг амар том битэй амар иршүү залуу ирнэ гэх хичээл санаа зовоол сүүл тэр нэг усаа авчиж өг гэдгсэн. Би чадахгүй нэ гэдэг эдсэн шүү дээ. Тэгж байгаа байдал Хёнуугийн тэр гаргаж байгаа үйлдэл тэр нөгөө сүүлд нь ганцаараа тэр нөгөө нэг ярьслага өгч байгаа хэсэг мэсгтэр ингээ хичээдсэн да. Тэгж байгаа хэсгүүдийг харахаар ингээ амар хөөрхөн санагдаад байсан. Queen яг тийм байдлыг хардагч болоосаа гэж утсан. Яг нэг ганцаараа ярьслага өгч байхдаа ичж байгаа байдал мэдл ч юм уу. Тэдний харуул яа хөөрхөн санагдах байна. Тэгэл Queen ч гэсэндээ би чамаас өөр чи биш бол чамаас өөр хүнтэй би Paradise явахгүй, чамтай л зөв явна. Чи ч гэсэн ингээ надтай одоо явчаад би дахиж битгий яв. Энтэр гээд. Тэгээд байнга л Paradise явах юм энтэр гээд бас хөөрхөн үг шидэд байсан. Хёнуу Queen л. Тэгэл ер нь бол тиймэрхүү л зүйлсэн тэмцээн дээр нэг сонирхолтой бас юм болоогүй. За одоо биш тэгээ ер нь бол энэ тэмцээн дээр хамгийн их screen time авж байгаа нэг оролцогч байгаа. Тэр алдартай оролцогч бол Минасу байгаа. Нэрнээс ахуулаад бусдаас онцгой. Гэтэ би Минасуг бодохдоо сонирхдаг type хүн багтаа гэж би бодсон. Яавч ингээ тэр бүх залуучууд бүгдээрээ өөр ингэсэн онцлогтой байгаа байдал нь ингээд өгж байгаа мэдрэмжүүд нь бүгд өөр. Ер нь бол тийм штэ. Хоорондоо нэг төстэй залуучууд байхгүй. Ижилхэн өмнөх хэдих дугаар дээр жилийн бүүнээ нэг адилхан тийм залуучууд байгаадсан. Одоо ерөөс тэгэхээр байл тийм биш. Энэ дугаар дээр бүгд нэг өөр мэдрэмж өгж байгаа. Тийм залуучууд байхад эхлээд ингээ гадаас нь хараад өөрийнхөө тайпыг мэддэг хүн бол тэгчмээр санагдаад байгаа байхгүй юу. Гэтэ би яг тэр арал дотор ямар үйл явдал болдгийг яг аралд очичхоор бас нэг сэтгэл санаа бас өөр болдог л яхаа л та. Гэхдээ өөрийнхөө тайпыг мэддэг хүн болвол ингэчих юм шиг санагдаад надад болохоор.
Эхлээд царайгаар нь хараад надад нэг таалагдах тайп байгаа штэ. Энэ миний таалагдах төрлийн хүн юм байна гэдгээ эхлээ олоод мэдчихнэ. За яг нэг 2 3 хүн байж болно штэ. 7 хүн дундаас 5 нь бол no. Тэгэнгүүт л тэр 3-т дараа нь хөөхөн ингэж хөөхөн ярилцаж сууж агаад ингээд ярилцсан сонгооч нэг бас ярилцж байгаа 2 хүнд хооронд ч нэг мэдрэмж байгаа штэ. Тэр мэдрэмжээ мэдээд ингээд мэдрэмжээ дагаад ингээд сонгочиж болохоор юм шиг санагдаад байгаа хгүй надад болохоор. Тэгэнгүүт яг 2 хүний голдоо сонголтоо хийж чадахгүй яг 50-50% тэр чинь танилцаад дөнгөж 4 хүн хонж байгаа 5 хүн хонж байгаа хүмүүс юм чинь 2 хүний дунд бол ингээд явж болно штэ сонголтоо хийж чадахгүй. Одоо сингелчин жишээлбэл 2 хүн бас таалагдж байгаа гэж явж байгаа. Куинжин ч гэсэн ингээд 2 залуу байгаа. Тэгж яхад чинь бүгдийн ингээд сонирхоод хахаар баг одоо Минасог би бол ингэ гэж бодоод байгаа зэ. Өөсөө энэ битлэг миний рeel дээр илүү TikTok дээр гарч ирсэн заяа. Ингээд би одоо Минасо заяа. Тэнгүүтлээ. Миний ингээд одоо Paradise руу хамт явах хүн бол бишээ. Субинтэй хузаа үгүй бишээ. Хянуутай юмар юм уу? Тэгтээс соминтэй ч гэсэн бас юмар. Хинтэй ч юмар юм. Та надад нэг санал болгоод өгч болохгүй юу гэж баг тэр нэг хамт гэнэ нэг ярьслага авч байгаа юмсаа баг тэгж асуухаар заяа. Тэр бичлэг бол бүр би үзчихэж бүр татаж унтсан да. Тим нэг Минасогийн бичлэг яваад. Солонгосоор ингэ сонсохоор бүр инээдтэй заяа. Би ингээ гоё инээдтэй монголоор орчуулж өгч чадахгүй байгаа байхгүй. Тэгээд Минасогоос л амар стресстэй байна. Яаж тэгнээсээ тэд худлаагаас ингэж байгаа юм бол өсгөл бол хамгийн их screen time авах гээд энэ дугаар яваад нь болох гээд ер нь бол өмнөх 1 2 3 4-р дугаар дээр ч гэсэндээ ер нь л ийм оролцогч байгаагүй шүү дээ. Яг уу тэр сагсчин залуучин байсан. Гэхдээ тэр арайч тэгэж бас 5 эмэгтэйчүүд дунд яваагүй. 3 эмэгтэй дунд 33.3 гэж хэлжсэн. Тэр бол байгаа. Гэхдээ Минасо шиг ингэж байнга ингэж тэр чинь солиотой дэж болдгийм үү? Сонирхож ирсэн үнэн. Ярахаар ингээ өөр үрээд байгаа нэг стресс аваад ах юм. Надад ихтэй таалагдахгүй байгаа. Сүүлд ярьсан юм ч гэсэн айгу сонирм ярьсан шүү дээ. Би ингээ охтуудад ингээ чадах чинээгээр ер нь бол ингээ иймэрхүү утгатай ярьсан заяа. Би ингээ охтуудад эмэгтэйчүүдтэй чадах чинээгээр ингээ тусалдаг. Ингээ тэднэрт байхгүй юм чамд ингээ байна уу гэдээ асууж масуухтан би ингээ ер нь бол өгдөг. Ингээ тус болдог. Тэнгүүд надад ерөөсөө зөрүүлж анхаарал хандуулдаггүй. Надад тийм сэтгэл надад зөрүүлээ гаргадаггүй гэж тиймэрхүү юм ярьсан заяа. Тэгээд сонгуунтэй англиар ингээд юм ярихаараа ч гэсэндээ тэгээд субинтэй бас ярилцаа тэр чинь би бинс уучлахгүйгээд ер нь бол жоохон ивэ болсон шүү дээ. Тэрнээр ч гэсэндээ ёо гэж цаам билаа. Субин одоо болоосай. Хисонтойгоо уучраа олоосай гэж бол би бодож байгаа. Гэхдээ Субин бол угаасаа хисонд ингээд яг нэг тийм 100% зүрх сэтгэлээ гаргаж байгаа юм шиг бас санагдахгүй байгаа заяа. Угаасаа Субиний сонирхол нь угаасаа Минасо байгаа байхгүй юу? Минасо дурлцсан байгаа юм шиг байгаа. Миний бодлоор бүр энийг татагдцсан. Аль хэдийнэ. Тийм болохоор угаасаа ёо мэдгүй. Минасогоос болоод стресс падаад тэгээд хянууг харахаар бүр ингээм амар хайр хүрээд хянуу Queen хоёрыг харахаар нэг хайр хүрээд тиймэл мэдрэмжтэй саяны 3 дугаарыг үзэж дуусгалаа.
өмнөх 4-р анги дээр гарсан шиг нэг тийм амар сонирхолтой зүйл бол болоогүй. Тэгээд нэг тэмцээн нь бол угаасаа тийм хот цэгцээ болж өндөрсөн. Нэг тэмцээн нь бол них гоё юм болоогүй. Жохон хөвгөлтэй байсан юм тэр нэг 3-3-аа нэг баг болсон шүү дээ. Тэр бол хөвгөлтэй байсан жохон. Тэгэл тэрнэр ч угаасаа өөр нэг хөвгөлтэй болоогүй. Тэр нэг хүдэн гомын идж байгаа бичлэг нь ер нь гарсан юм уу? Хүдэн гом нь тэр нүг яа 3 ялагчт нүг нь гэж. Тэгээд өөр нэг сүртэй гоё юм болоогүй юм шүү. Хүмүүсийн хувьд бол миний төрж байгаа сэтгэл ер нь л тийм л байна. Тий 5-6-7 дээр болохоор миний бас нэг харсан оролцогч гэх юм бол өмнө нь бол Хёнжээг би бол нэг тийм анхаарч харахгүй байсан юм. Нүдэн нэг гоё харагдахгүй, царайлаг харагдахгүй байсан байхгүй юу? Гой залуу шиг харагдахгүй. Хамарныхаа сүүдрийг арай л их тавиад байсан юм аа. Тэрний авир жоох юм ихтэлэг харагдуулаад байсан байхгүй юу? Тэгсэн чинь TikTok дээр нэг тэр залуучууд нь Single Inferno 5 оролцож байгаа залуучууд нь бүгд зогсчоод фотошууданд оролцож байгаа байхгүй юу зураг авалтанд. Тэрийг харсан чинь Хёнжи бүр амар царайлаг харагцсан. Үсийн ингээд арай өөр зассан. Хамрын гэсэндээ одоо тэр өөрөө л будаад байгаа юм шиг баха манай хүн. Бус залуучууд нүрээ тэгж будахгүй байгаа байхгүй. Яг нэг күүшн энэ төр дүрхчихэл хаалхаа л та. Гэтэ Хёнжи шиг тэгж хамраа бол өндөрлөхгүй байгаа байхгүй. Тэнгүүд тэр зураг авалтын дээр ч юм болохоор угаасаа мэрэгжлийн нүүр бодогч нүүр юм бодож байгаа шүү дээ. Тэнгүүд бас арай тийм гоё харагдчихсан. Арай тийм нэг гоё эрэгтэйлэг амар царайлаг харагдсан. Тэгээ тэрнээс болоод тэр бичлэгнээс болсон юм уу яасан мэдгүй. Саяны 5-6-7 дээр Хёнжи бас айгуу дажгүй харагдаад байсан. Тиймээс сэтгэлдэлтэй байна да. Одоо ингэ заяа 7 хоног болгон бичлэгнийхаа төгсгөл хин хоорондоо татагдж байгаа гэдгийг ярилцаад тэр 7 хоног болгон хэр өөрчлөгдөж байгаа гэдгийг ярилцъя заяа. Одоо энэ 2 дахь 7 хоногийн байдлаар за ирчүүдээс нэхлээ заяа. Хёнжи бол Жуён руу. За Сингил болохоор Минжи руу. Хёну болохоор Куин руу, Чэжин болохоор Жуён руу. Бас шинэ нэмэгтэй рүү бас. Соммин болохоор Куин руу. Субин болохоор Минасу болон Хэсон. Тэгээд сонгуу нь болохоор угаасаа Минасу. За дараагийнх нь болохоор одоо эмэгтэйчүүд яриа заяа. Минжи болохоор Сингил рүү. Минасу болохоор Сингил, Хёну, Соммин, Субин, Сонун. За дараагийнх нь Хэсон болохоор Субин руу юм байна. Хэсон болон Субин хоёр байгаа. Куин болохоор Куинд ч бас хоёр залуу байгаа. Соммин болон Хёну хоёр таалагдж байгаа. Ежинд бол өстой мэдэх юм байна. Ежин шинээр ирсэн залууч ч гэсэн нэг тийм таалагдаж байгаа юм шиг таалагдахгүй байгаа юм шиг байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд Жуён болохоор Хёнжи болон Чэжин лүү. Гэхдээ ер нь Чэжин лүү надад арай илүү байгаа юм шиг санагдаж байгаа заяа. Бүх зүйл ер нь бол дараагийн дугаар дээр дахиад ингээд бүр нэг 360 градус өөрчлөгдөөсэй гэж бодож байна. Миний ингэж хос болоосаа гэж хүсэж байгаа. Хамгийн сүүлийн дугаар дээр энэ хоёр ингээ хос болоод арлаас яваасаа гэж хүсэж байгаа хүмүүсийн нэрийг хэлээ заяа. Эхний хос нь болохоор би болохоор Хёнжи болон Жуён хоёрыг бүтээсэй гэж бодож байгаа. Надад тэр хоёр бүтвэл арай гоё байгаа. Хоёр дахь хос нь юм бол Сингил болон Ким Минжи хоёрыг бүтээсэй гэж бодож байна. Тэгээд 3 дахь хос нь болохоор ойлгомжтой Хёну болон Куин хоёрыг бүтээсэй гэж бодож байна. За тэгээд Чэжинийг болохоор Чэжин чахуу. Соммин чахуу. Субин болон Субин Минасуга бараг хаяасаа. Минасуга хаяад Хэсон тогоо нийлээсэй гэж бодож байна заяа. Тэнгүүд Гохнээ Сонун нь Минасуутэйгээ бараг нийлээд басаасаа.
ийм л хосууд орондоо нийлээд дуусаасаа гэж бодож нийлэх байх гэж юу таамаглаж байна. Та ч гэсэн одоо комментэн дээр хин хоёр нийлж дуусах бол гэдгээ. Одоо 2 7 гараад дуслаа штэ амар хурдан арай л хурдан уу. 2 7 гараад дуслаа. Тийм болохоор та ч гэсэндээ юу гэж бодож байгаагаа хин хоёрыг хос болж дуусаасай гэж бодож байгаа. Эсвэл бол энэ хоёр хос болоод дуусах байхаа гэж бодож байгаа хүмүүсээ доор коммент хэсэгт бичээрэй заяа. Тэгээд хэдүүлээ дараа 7 хоногийнхоо дахиад энэ цагтаа би бичлэгээ чадвал 2 дахийнхаа оройн шууд эдитлээд одоо шууд бичиж шууд эдитлээд оруулъя гэж бодож байна. Хэрвээ амжихгүй байх юм бол 3 дахь өдөр болгон бичлэгээ би оруулж байна. Тийм ээ. За тэгээд өнөөдрийн бичлэг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгтээ жоохон миний би уулна гоё жоохон урт бичлэг юмэр байгаа байхгүй юу? 40-50 минутын. Тэгтээ яг эхлээд хамгийн ихний бичлэг учраас энэ чавстаа нэг 20 минутын л бичлэг болох байх заяа. Тэгээд энэ бичлэгээ ингээд оруулъя гэж бодож байна. Бичлэгээ дуустал нь үзсэнд баярлалаа. Коммент хэсэгт санал бодлоо бичээрэй. Минасаг бас юу гэж бодож байна? Байдаг л зүйл шүү дээ. Тэгж болно шүү дээ. Бүгдийг таньж мэднэ шүү дээ гэж бодож байна. Бас коммент хэсэгт бичээрэй. Тэгээд баяртай.